Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 13 дугаар хэсэг. 27 дугаар бүлэг. Мартины нар гарва. Өрөөфийн ирсний маргааш Нью-Йоркийн нэг гудамжны сэтгүүлийн газар түүний горголсон өгүүлэгтэн шагнал болгож $3 чек ирүүлв. 2 хоноод байтал Чикаго хотын нэг сонин Эрдэнэ хайгсад гэдэг зохиолыг нийтлэхэр болоод $10 амлжээ. Өгсөн үн төдийл их биш. Гэхдээ энэ бол хөдөлсөн сэтгэлээ цаасан дээр буулгах гэсэн анхны оролдлого. Анхны зохиол гэж бодоход бас ч яах вэ санагдлаа. Аз болоход түүний багчуул залуус зориулж бичсэн туужийг залуу ба эдэр нас гэдэг сар бүрийн сэтгүүл нийтлэхэр болжээ. 21,000 үгтэй энэ туужийг $16 үнэлсэнийг бодоход 1000 үгэнд 75 цент ноогдож тарв. Яах вэ? Зохиол бичих гэсэн 2 дахь оролдлого байсан юм. Тэртээ тэргүй Мартинд одоо өөрт нь гологдож байгаа зүйл түүнд олон бий билээ. Гэхдээ Мартинд хамгийн анхны зохиолд ч гэсэн сулхан зүйл байхаасаа бор шууг их буугаар буудах гэсэнтэй адил хэдих хүч амьдрах нь илүүтэй байв. Анхны зохиолоо хямд боловч борлуулж амжсандаа Мартин их баярлжээ. Мартин зохиолынхоо үнцнийг мэдэж байв. Үүнийг мэдэж авахд төдийл урт удаан хугацаа шаардагдсангүй. Одоо хамгийн их найдвар тавих юм сүүлчийнх нь бичсэн зохиол уудал байна. Сонин сэтгүүл дүгүүлэл тууж бичигчдээс дээгүүр гарахын тулд жинхэнэ уран зохиолч хүний арга барил бүхнийг эзэмшиж авахыг эрмэлзэх болов. Тэрээр хүчээ дэмий үрэх биш, харин улам илүү хүч хоримтлуулж түүнийг зөв зарц суулт сурахыг хичээв. Мартин реализмд дуртай хэвээр бөгөөд бичсэн бүх зохиолдоо реализмыг сайн сайхан мөрөөсөлтэй хослохыг эрмэлзжээ. Хүнд итгэх итгэл, хүний хүсэл эрмэлзэл нэвч шингэсэн урам зоригийг бадраах реализмыг эзэмшиж аваад амьдралыг нь үнэн мөнөөр нь өрнөн оргилсон санаа сэтгэл юутай хүүтэйг харуулахыг хүсвэ. Утга зохиолд 2 өөр сургууль байдгийг Мартин номноос олж мэдэв. Нэг нь хүнийг дүрслэхдээ төрлөх чанарыг нь ортоос орхигдуулж бурхан мэд өргөмжилдэг. Нөгөө нь хүний оюун санааны авгаа их хүч хүсэл эрмэлзлийг хайхрахгүй, зэрлэг атгуус мэтээр үздэг ачи. Энэ 2 сургуулийн аль нь ч хэд өрөөсгөл талыг баримталдаг гэж үзээд аль нэгийг нь сонгож авсангүй. Түүний бодлоор хүн бурхнаас чухал, зэрлэг адгуусаас чухал санагдах тул жинхэнэ үнэн тэр хоёрын дунд хавцаа баймар санагдана. Мартин Руфиг бишүүлж чадаагүй нөгөө адал явдал гэдэг өгүүлэлтээ үнэнийг урнаар дүрслэхийг оролдсон бол бурхан аратан 2 гэдэг өгүүлэлдээ өөрийн үзэл онолыг тайлбарлажээ. Гэвч түүний хамгийн сайн болсон гэж бодсон адал явдал мэтийн өгүүлэлт нь сонин сэтгүүлд нийтлэгдэхгүй нэгээс нөгөөд дамжсаар л байв. Мартин анхныхаа бичсэн зүйлүүдийг төдийл хайхарч үзэхгүй зөвхөн шагнал авсандаа баярлаж суув. Тэр байтугай сэтгүүлийн газар саяхан 2-ыг нийтлэхэр болсон аимшигт өгүүлэлгүүдээ хүртэл голонгүй байжээ. Эдгээр өгүүлэг нь санаанаасаа зохиосон худал зүйл бөгөөд түүнд бодит амьдралын дүр оруулсан даал жаахан гайгүй болсон санагдана. Худал хуурмаг ямиг үнэн болгон дүрсэж онцлохыг Мартин үзэн ядах болсон тул тийм зохиолыг зохиолд тооцохгүй байв. Эдгээр өгүүллийн зохиомж нь овоо сайн болсон байж мэд. Гэхдээ амьдралын үнэтэй нийцэхгүй, зохиомж нь хичнээн уран байгаад ч хэрэггүй санагдана. Адал явдал, баясгалан, тогоо, амьдралын дарс гэдэг зохиол бичих хэмжээнд хүрэхээс юм. Аимшигт өгүүлгүүдийг бичихтэй, худал юмд үнний баг өмсгөж муу зал хэрэглэн оронцголсон тал мэрсэр бий ажээ. Мартин гурвалсан өгүүлгийнхээ $3 яаж ин голцоогож White Mail сэтгүүлийн чекийг хүлээгээр шийдэв. Хэр баргийн хүнд итгэх дээгүй Португал худалдаачиндаа очиж $3 чекээ задлуулан $1 өөрт нь өрөндөө суудгаж үлдсэн 2-ыг нь талах ногооны худалдагчид хуван өгөв. Энэхүү мах авч идэх чадалгүй өдөр шөнийг өлөм зэлмэн өнгөрүүлж байтал нөгөөх тэсэж ядан хүлээсэн White Mail сэтгүүлийн чек гэнэт иржээ. Мартин яах учраасгүй. Мартин банкнаас мөнгө авч үзэх байтугай хүн болсоор банкны бос гийгч алхаж үзээгүй тул түүнд эхлээд Оклендын аль нэг том банкнд орж
$40 чекээ цонхоор нь хайхрамжгүй чулуудаж үзмээр санагджээ. Гэвч бодоод байтал хүнсний барааны мухлагт чекээ задлуулж нүүр олж аваад хожим юм зээл авч байхан дээр болж таарна. Мартин хөл газар хүрэлгүй хүнсний барааны мухлагт очиж чекээ задлуулаад юуны урд худалдагчд нь тавьсан өрөө төлөв. Тэндээс өвөр дүүрэн мөнгөтэй болж бусад өрөө нэг мөсөн дарахаар гарлаа. Талхны мухлаг, махны мухлагт тавьсан өрөөн төлөв. Мариагийн суудсны өнгөрсөн сарын хөлсийг төлөөд бас дараачийн сарын хөлсийг урьдчилан төлөв. Унах дугуйтай боллоо. Бичгийн машин хэрэглэснийхээ хөлсийг ихч өгөв. Энэ бүхний дараа түүний өвөрт $3 үлджээ. Гэвч $3 өөрт нь их л бэлбэнчин санагдана. Мартин костюм худалдан авмагцаа Рофинд очихоор гарав. Ингэж явах замдаа сэтгэл ихэд хангалуун байн халаасаа сүйж $100 гартаа зайлж шигшин дуугаргаж байв. Өлссөн хүн хоолноос нүд салгаж чаддаггүй адил олон хоног сохор улаан мөнгөгүй явсан Мартин мөнгнөөс гар салгаж чадсангүй. Мартин хэдийгээр ховдог хомхоо биш гэсэн түүнд мөнгө гэдэг юм хэдэн доллар центээс илүү ирхэн бөгөөд доллар дээрх бүргэд амжилт ялалтын мэдээг өөрт нь нисэн авчирсан мэт харагджээ. ертөнц гэдэг сайхан юм гэсэн итгэл аяндаа дахин төрөв. Олон хоног уйтгартай харанхуй байсан хорвоо ертөнц өнөөдөр түүнд уламж сайхан харагдана. Тавьсан бүх өрөө төлж гүйцээд өвөртөө $3 яваа Мартины зүрх аз жаргал ирнэ хэмээн итгэл төгс лугшин. Нар дахин илж орж гэгэн гэрлээ дахин гийгүүлв. Гэнэт цутгсан аадар ширүүн бороонд Мартин хөгжин инээмцгэлжээ. Өлсөж явсан үедээ тэр дэлхий даяар дүгэн тархсан мянган өлсгөлэн хүмүүсийн тухай бодолд дарагдан сэтгэл түгшиж байсан бол одоо гидс затгалан тул тэр бүхнийг мартаж энэ ертөнцийн хайрлаж дурлалцсан дүг төмөн хөвөөд охид нүдэнд нь харагдан хайрын уянга сэтгэлийг нь хөдөлгөн. Таран байнд орцуулсан Мартин бүтээл жирэмлэлийн гал давтан Морзинхоос мэдэлгүй 2 буудал өнгөрчээ. Морзинд орвол тэднийх зочид гийчдийн хөл болж байв. Сан Рафаэлээс Рофийн 2 үеэлэгч ирснийг далимдуулан Морзин авгаа урд төлөвлснийхөө дагуу Рофийг залуучуудаар хүрээлүүлж байгааны нажээ. Энэ ажил явдал Мартиныг ирж амжаагүй байхаагаар эхлээд одооид дундаа орч байв. Морзин авгаа нэрд гарсан буюу гарах гэж байгаа залуучуудыг аль болохоор цуглуулах зорилго тавьжээ. Эднийд Рофийн үеэл Дороти, Флоренс хоёроос гадна их сургуулийн 2 профессор ирсний нэг нь латин хэлний багш. Нөгөө нь англи хэл бичгийн мэргэжилтэн байв. Рофиг сургуульд байх багын танил армийн залуу офицер Филиппинээс дөнгөж ирээд эднийд сууж байжээ. Бас Сан Францискогийн зээлийн нийгэмлэгийн дарга Жозеф Перкинсийн нарийн бичгийн дарга Мельвил гэгч залуу. Нэг банкны ерөнхий нэгтлэн бодогч 35 иргэм насны залуухан нэр Чарлз Хепгуд нар ирсэн байв. Чарлз Хепгуд гэдэг нь Стэнфордын их сургуулиар хүмүүжсэн бөгөөд Нийл болон нэгдсэн улсын клубын гишүүний дээр сонгуулийн кампани үеэр бүгд найрамдах намын идэвхжүүлсэн ухуулагч болсон. Нэг үгээр хэлэхэд ажил хийхээсээ амлах нь их ажээ. Зочдын дунд суугаа хүүхнүүдийн нэг нь зураач, нөгөө нь мэрэгжлийн хөгжимчин, гурав дахь нь нийгэм судлалын ухаанаар докторийн зэрэг хамгаалж Сан Францискийн бөглөө гудамжныхныг зохион байгуулснараа нэрд гарсан эмэгтэй юмсанч. Морзин авгаан боцноор эмэгтэйчүүд онцгийн үүрэг гүйцэтгэхгүй боловч нарганд нэг зүйлийн чимэг нэмэх тул нэр төртэй ирчүүдийг гэртээ цуглуулахад тэд зайлшгүй хэрэгтэй байж. Роф Мартиныг зочидтойгоо танилцуулахын өмнө чи ярианда битгийл халж үзээрэй гэж загчээ. Мартин эхлээд бие эхэл барьцсан. Ширээ сандлыг нь хөдөлгөж аяг савыг нь татаж унгаан гайтай юм болохгүй гэж урдын адил эмээсний дээр. Тийм олон мундаг ирчүүдтэй ингэж уулзаж үзээгүй тул ичиж зовжээ. Төөнд ерөнхий нэгтлэн бодогч Хепгуд тун сонин хүн харагдав. Мартин гаднаасаа номоо харагдавч дотроо нөгөөх би гэсэн бодол нь хിവэрэ тул эд юу илүү сурч мэдсэн болоод гайхуулах гэж байгаа бол химэн атархна. Роф байн Мартиныг ажиглана. Мартин хоёр ихчтэй ярьж суусан шиг тэдэнтэй чөлөөтэй ярьж хөөрнө. Тэгэхэд нь Роф баярлаж сэтгэл их тааламжтай байв. Юмыг нурааж эвдчих болов уу гэж айж болгоомжлоогүй үед Мартин үнэхээр чөлөөтэй байжээ. Роф хоёр ихчийг ухаалаг хинтээ ч ярьсан авхаалч сэргэлэнг мэдэх бил. Тэр хоёр шөнө унтахаар хэвтэхдээ Мартиныг магтаж ярихыг сонсоод Роф их гайхав. Мартин танил тасал нүхтийнхээ дунд бол үдэшлэг олон нийт зугаалгын алинд нь ч гэсэн яриа хөөрөгөөрөө
хамт олныгоо баясхан хөгжөөж чаддаг бил. Энд ч гэсэн бас л аль яаж хошигнож болох санагдав. Амжилт түүнийг бэлэгдэн хойноос нь хурцрээд мөрийг нь алгадан урамшуулсан тул хинээс жичид зовсонгүй энэж хөгжиж бусдыг дагалдуулваа. Ярианда халахгүй байхыг Ров захиж хэлсэн билээ. Наргаан дуусах үеэр Мартин профессор Колдэлтэй ярилцаж суухдаа хэдийгээр гар хуруугаар дохиж зангаагүй ч гэсэн нүдэн гялалзаж дуун чангар нь нүүрэн чинэрч харагдав. Энэ бүхлээр даруй зантай залуу профессороос эрсдэс ялгарч байв. Гэвч Мартин одоо хүнд яаж харагдах нь бараг хамаагүй болжээ. Залуу профессорын өргөн их мэдлэг боловсралтайг Мартин тэр дороо мэдл. Колдвейл түүний таних мэдих англи хэлний профессорудаас огт өөр хүн болж тарав. Мартин профессороор мэргэжлийнх нь холбогдолтой юм яриулсан гэж үнэн голоосоо хүсэж байв. Анхны үеэс профессор мэргэжлийнхээ тухай ярихаас тойрч байсан боловч сүүлдээ Мартин сансан санаандаа хүрч чадав. Хүмүүс хоорондоо өөр өөрснийхөө мэргэжлийн сэдвээр яагаад ярьж болдоггүйг Мартин гайхдаг байжээ. Мартин наргаан эхлэхээс бүр өмнө Ровтэй ингэж ярьжээ. Энэ бол гаж буруу зүйл биш. Хүмүүс мэргэжлийнхээ сэдвээр бусадтайгаа яагаад ярилцаж болдоггүй. Хэрв хүн эрдэм чадлаа бусдад гайхуулахгүй бол цугларч ярилцахын хэрэг юу байна? Хэн эрхэлж байгаа ажил мэргэжилдээ бусдаас илүү сонирхож түүнд бүх амьдралаа зориулж өдөр шөнөгүй мөрөөсөж байна уу? Тэр хүн эрдэм чадалтай хүн. Чи бодоод үзэлтэй. Хэрв Бэтлергүй ёсыг дагаж байгаа нь ингээд улиг домог болсон Пол Верлений зохиол, Германы драмын жүжиг, Анунциогийн роман өөртөө ямар санагдсныг яриад эхлэв. Тэгвэл бүгдээр уйдаж өгнө гэсэн үг. Миний хувьд Бэтлерээр тэр тухай яриулж байснаас хууль цаазынхын тухай сонсож цовол дээр байх. Бэтлерийн талаараа бусдаас арай дээр биз. Амьдрал богино учраас би хүнд ямар сайн юм байна? Түүнийг л мэдэж сурмаар санагдах юм. Хэрв тэгж ярихад хөрвөл хэн бүхэн сонирхолтой сэдв бий шүү дээ гэж Ров татгалзахад байхгүй. Чи буруу бодчих. Нэг хүнч бай, хэсэг хүнч бай. Эргэтэн дархтнууд энэ л дуурайх дуртай байдаг юм. Тэгвэл тэр эргэтэн дархтан чинь хэн байх вэ? Ажил хийдэггүй баячууд л бай. Ажил мэргэжил эрхэлдэг хүмүүсийн сайн мэдих хэмээх тэд огт мэдэхгүй. Ийм нарийн ширийн юм ярилцвал уйдгал нь хүрдэг учраас л тэд өөрсдөө мэргэжлийн яриа гэж нэр өгөөд энэ тухай ярихыг цээрэлдэг юм. Тэдэнд бас ярих зүйл бий. Энэ нь юу вэ гэвэл шин дөр, шин роман, хөзөр, бильярд, дайллага, цайллага, машин тэрэг, унаамар, загас жарахаа мэт юм. Өөрөөр хэлбэл уйдсан хүний зугаа цэнгэл болох юу байна? Тэр бүхнийг л ярих дуртай. Энэ бол чухамдаа уйдсан хүмүүсийн мэргэжлийн яриа мó. Эрүүл саруул ухаантай хүн тэр залхуу тэнгүүдийн нөлөөнд орж дөөрайвал хамгийн ичхэвтер хэрэг. Би ямар ч гэсэн хүнд эрхэм намдан зүйл юу байна? Түүнийг л дуулж авах нь зөв гэж боддог. Үүнийг чи мэргэжлийн яриа гэж үзнэ үү? Бүдүүлэг яриа гэж үзнэ үү? Дураараа л бол. Гэж Мартин эсэргүүцв. Мартины үгийг Ров ойлгож чадсангүй. Нийтийн дуртай зан заншлыг үг хэлээр дайрах нь түүний хүн хүнээс гаж буруу, гүжүүгийн шинж гэж л ойлгож байна. Мартин ямар ч гэсэн жингээрээ профессор Колдэлийг өөртөө татаж мэдэх чадах юмыг нь яриулж чадаж авбаа. Ров ойртож тэдний яриаг чагнаваас Мартин. Бодвол та Калифорни их сургуульд иймэрхүү тэрс үг цохиулгаж лав зүрхлэхгүй гэж байгаа сонсогдов. Тэгэхэд профессор Колдвейл мөрөө хавчсгийн хөдөлгөж эхийг нь эцээхгүй, тоглыг нь тураахгүй хүн байдаг юм. Гэтэл бас улс төрийн бодлого гэж нэг юм бий. Бид толгоогоо мэдэх ус биш. Сакраменто бидний толгойг мэддэг болохоор түүний гарыг харна. Бид бас мужийн засгийн газар намын гарыг харна. Тэгэхдээ хоёр намын гарыг харна шүү. Гэхдээ Марти. Тийм л байж таарна. Тэгвэл та уснаас хагтсан загас шиг л байж таарна да. Гэж чанга хэлв. Манай их сургуулийн цөөрөмд над мэтийн хүн байдаг л байх. Нэрэж заримдаа надад уснаас салсан загас л ийм байдаг байх гэж санагдаад ингэж явснаас Парист сууж цаасан дээр дуртай үгээ ирээдсэн шиг эсвэл Сан Францискийн бөглөө гудамжаар тэнэж зах зээлийн газрын ресторанд хямд үнэтэй архи бий ууж юу санаж бодсноо дэлгэн ярьсан шиг явбал хавьгүй дээр бодогддог юм. Заримдаа би өөрийгөө угаасаа радикал хүн юм уу гэж боддог. Ер нь тэгээд эрмэлзлэр юм аль нэг тэр гэх үү? Амьдралын хамаг нарийн ширийн зүйлийг бодоод санаа барьж сачи хүрэхгүй болохоор урам хугарахаас өөр юм алга. Профессорын энэ яриа Мартинд их газрын салхины тухай дуулал гэдэг шүлгийнх нь сансан санаандаа хүрхийг яаран
Сарны гэрэлд, нарны ич гэрэлд хүний хүү би чинь хөлгийн хурдыг сорин довтолно гэсэн бадгийг санагдуулваа. Энэ бадаг Мартины хэлний үзүүртээр булталцсан. Профессорыг ажиглаваас зүүн хойд зүгээс үлээх их газрын жинтэй хүчрэх гүйтэн салхи лугаа төстэй харагдана. Профессор төлөв төвшин мөртөө цаана аалныг айгүй. Зүүн хойд зүгийн хуураа салхи чадал шавхан үлээдэггүй, хизээ боловч гур хүч нөөцөлдөг билээ. Энэ профессор санснаа цүмийг нь дэлгэчхээр хүн биш. Зүүн хойд зүгийн хуурай салхи шиг цаана заавал юм үлдээдэг байх гэж бодлоо. Мартинд бас л дүр ургав. Төвний тарих Мартин гэж байдаггүй. Зөөлөвч хэлбэл үдсэн дуулсан бүхнийг нь агуулan хадгалсан их сан бөгөөд тэр нь хэрэглэх болсон цагт хизээж бэлэн хүлээж байдаг билээ. Юу ч болсон тэр сангаас бодит амьдралын үйл явдал бүхэнд адил төстэй буюу эсвэл эрсдэс зүйл аяндаа гарч ирээд урнаар сэтгэн бүтээсэн хурц тод дүр болон дурай. Ров ширүүхэн шиг нүдээр харахад сарны гэрэлдэх хуй хар салхи санагддаг бол профессор Колдвелл одоо шингэх нарны туяан туссан тэнгисийн мандлыг зүүн хойд зүгийн хуурай салхи цагаан хөөс татуулан долгилуулж байгаа бодогдуулжээ. Эрмитер янз бүрийн дүр зураг түүний нүднээ тодорхоно бодол санааг сарниулж саад болохгүй, харин үйл явдлын учрыг улам тунгааж өгнө. Саяын тодорсон дүр бол түүний урд өмнө үзэж харсан, өөрөө туулж өнгөрүүлсэн номноос олж уншсан, эсвэл зүүдэлсэн түмэн зүйлийн нэгэн хэлтэрхий бөгөөд тэр бүхэн Мартины толгойд ямагт шахацалдан байдаг бил. Эрдэн боловсралтай энэ профессорын дүлгөөн яриа сонсож суух завсар. Мартин өнгөрсөн явдал нь ирэхгүй дурсагдваа. Мартинд хэлбэр галбираа алдсан муу бүрх толгой дээрээ тавьж хоёр ингэртэй муу хөвөнтэй зам зүмсэж явсан танхай залуу үнд харагдана. Тэгэхэд цагдаад л баригдчихгүй, аль муухай болохгүй бүтэхгүй бүхнийг хийж явах сайхан санагддаг байж. Тэр үеийнхээ явдлыг Мартин огтхонч өршөөж цагаатгсангүй. Мартин хэсэг үе бусдыг уруу татан хэрүүл зодон хийж гэмгүй номхон ажилчин хүмүүсийг хэлмэгдүүлэн ямагт цагдаа нартай тулалдаж явжээ. Одоо түүний бодол санаа огт өөр болжээ. Мартин эргэн тойрныг энд суугаа эрэгтэй эмэгтэй сэхэтэн дээдчүүлийг ажиглан харж соёлч ахуй тансаг агаараар амьсгалж үздэл өргөн хүрээтэй бүрх хөвөнтэй зам зүмссэн өөрийнх нь саяын дур зочдын өрөөний хэвсэн дээгүр эв хавгүй гიშгэн өөдөөс нь ирж яваа харагдана. Нөгөө годомчны зодоонч залуучуудыг толгойлуулан уруу татаж явсан этгээд одоо зөөлөн сандал дээр суугаад их сургуулийн профессортой ярилцаж байгаа энэ Мартин эдэн болон хувирчээ. Чухамдаа Мартин идүгэ хүртэл өөрийн жинхэнэ байр суурийг олоогүй яваа юм. Тэр бол хаанч даруй хэлбэр өөрөмсөж ажилтч тоглоомдч хинээс ч хоцордоггүй учраас нийтийн дуртай хүн болж хаач өөрийг нь хамгаалж өөртөө нь хүндэтгэл олж чадна. Гэхдээ хизээж хаанч үндэл сууртай болсонгүй. Хань нөхдийнхөө сэтгэлийг тижээн дидэгдэг хэрн өөрийнхийгөө хизээж хангасангүй. Түүний сэтгэл хизээд ямар нэгэн доголдолтой үл мэдэгдэг чигт уриалан дуудах дуун дөөнд өргөлж сонсогдох тул ном урлаг хайр дурлалаа олтол амьдралыг туулан эрэл хийж тэн үжилжээ. Тэгээд одоо энэ дээдсийн зочдын өрөөнд Морзинхан мэтийн айлд хэнэггүй айлчлан явах ганц хүн болж өөрийн урдын нөхдөс тасран сууж байна. Мартин ярианд энэ бүх бодол өчүүхэн цаад болсонгүй. Тэрээр ярилцагч хүнийхээ мэдлэг хичнээн их арвин болохыг харж Спенсерийн ачаар мэдлэгийн ерөнхий үндэстэй болсон боловч боловсрол нь хичнээн дутагдaltaй дутуу дүлмэг болохыг мэдсэн. Дутууга гүйцэх цаг л хэрэгтэй байв. Тэр цагт үзээд алдандаа гэж тэр боджээ. Харин одоогор бол профессорын өмнө сөгдөн байж ярьсан бүхнийг нь бишрэн анхаарч суугаа мэтээ. Хэдийдийн боловч ярилцагч хүнийхээ бодол санаанд байгаа яриа эргэх бүр мэдэгдэх боловч чухам тодорхой ойлгоход хэлбэргүй сул талыг явандаа анзаарах болов. Энэ сул тал чухам юунд байгааг Мартин ойлгомогц ярианы ихэнд байсан тэгш бус байдлын сэтгэл даруй арилжээ. Мартины ярьж эхэлтэл тэдний дэргэд Ров дахин хурж ирэв. Та чухам юунд бодолж байгаа буюу чухамдаа таны бодол санааны сул нь юунд байгааг би хэлж өгье. Та биологийг хайхрахгүй байна. ертөнцийг үзэх таны үзэлд биолог алга. Өөрөөр хэлбэл амьгүй биеийг амьлуулах лабораторийн туршлагаас эхлэн социологи болон гой зүүн хамгийн гүн гүнзгий дүгнэлт хүртэлх амьдралыг танин мэдэх хэрэглүүр болсон жинхэнэ шинжлэх ухааны биологийн тухай би өгүүлж байна. Рофийн гайхаж тасарваа. Профессор Колдвеллийн лекцийг 2 жилийн турш сонссон бөгөөд тэр нь мэрэгэн ухааны дээд мэд санагддаг байв. Би таны хэлэх үгийг нэг л сайн ойлгохгүй байна.
гэж профессор шийд муутай гүйлв. Би тайлбарлахыг бодъё. Улс орны шинж төрхийг урьдчилан судлахгүйгээр Египтийн урлагийг ойлгож болохгүй гэж Египтийн түүхнээс уншсан хүн шиг санагдана гэж Мартин хэллээ. Тэгэлгүй яах вэ гэж профессор зөвшөөрөв. Мартин үргэлж түүлэн. Тэгэхээр амьдрал юунаас яаж буй болов гэдгийг юуны урд олж мэдэхгүйгээр улс орны шинж төрхийг судалж болохгүй мэт над санагдана. Хүмүүсийн уг чанарыг мэдэхгүйгээр тэдний бүтээсэн хууль зүйн албан байгууллага, ёс заншил, шашныг бид яаж ойлгох билээ? Тэгвэл утга зохиол бол Египтийн дугуйн сүм. Баримлын адил хүмүүсийн л бүтээл байна. Дэвэн дэлхийн хувьслын хуульд үл захирагдах ямар нэг юм хорвоод байж болох уу? Зарим урлагийн хувьслын түүхийг боловсруулчихсан гэдгийг би мэдэх боловч түүнийг дан ганц механик янзаар боловсруулсан юм шиг надад санагдана. Хүн үүний хүрээнээс ангид үлдсэн байна. Ятаг, хийл зэрэг хөгжмийн зэвсгийн хувьслыг, хөгжим бүжиг, дууны хувьслыг сайтар боловсруулсан байна. Гэтэл хүний тухайд хүнийг хөгжмийн анхны зэвсгээ урлан бүтээж, анхны дууга дуулахаас урьд хүнд бий болж хөгжсөн эрхтнүүдийн тухай бид юугаа өгүүлэх билээ? Та энэ тухай мартаж байна. Би үүнийг л биолог гэж байгаа юм. Биолог хамгийн өргөн уртаараа байгаа юм. Би Ив хав муутай ярьж байгаагаа мэдж байна. Гэхдээ миний санааг та ойлгоосой гэж би хүснэ. Энэ санаа тантай ярилцах зуур орж ирсэн болохоор тодорхой хэлж чадахгүй байна. Асуудлын бүх талыг, бүх хүчин зүйлийг хамран авахад хүнд саад болдог хүний хязгаарлагдмал чанарын тухай дурдл. Та жохом биологийн хүчин зүйлийг, өөрөөр хэлбэл хүний бүх үйл хэргийн үндсийг, эцсийн дүндээ альва урлагийн үндсийг орхигдуулж байна гэж ярва. Мартиныг нүд эрмэх зуур бут нэргчихгүй харин профессор Колдвелл үгийг нь анхааралтай сонсож түүний нас залууг бодолцсон бололтой байгаа нь Рөвд гайхалтай байв. Төр зур дуугүй байснаа алтан гинжээ оролдон байж профессор ярьж эхлэв. Нэгэн их хүн хувьслын онолт эрдэмтэн Жозеф Леконд нэгэнтээ иймэрхүү янзаар намайг зэмлсэн юм. Тэр хүн нас барсан болохоор хоошид намайг зэмлэх хүн байхгүй гэж би бодож явлаа. Гэтэл одоо намайг зэмлэх шинэ хүн гарч ирлээ. Таны зэмлэлд үнэний хувь нилээд байх шиг байна. Үүнийг би зөвшөөрөхгүй байж чадахгүй. Би сонгодог зохиол хэд хөөцөлдөж байгалийн шинжлэх ухааны хөгжлийг сайн ажиж байж чадсангүй. Миний ажлын чадвар эрчим дутагдaltaйгаас энэ бүхэн болсон байж магадгүй юм. Би физик химийн нэгж лабораторид хизээж орж үзээгүй хүн гэдгийг сонсоо та гайхах байх. Гэвч энэ үнэ. Леконт бол Ийдэн тантай адил зөвхтөө гэхдээ хэдийхэр зөвхтөө болохыг би мэдэхгүй байна гэв. Ров ямар нэгэн шалтгаан болж Мартиныг хажуу тийш наваачиж та профессор Колдыг ганцаараа эзэмшчихлээ. Өөр ямар нэгэн хүн түүнтэй ярих гэж бодож байж болно шүү дээ. Гэж чихэнд нь шивгэнжээ. Уучлаарай гэж Мартин уцаарлангуй хэлээд би түүний яриаг дэлгэрүүлчихсэн чинь дон сонирхолтой байхаар нь бусдыг мартжээ. Ийм ухаантай боловсралтай хүнтэй өдий хүртэл учирч явсангүй. Тэгээд чи мэдэж гин үү? Их сургууль төгссөн юм уу? Нийгмийн чухал байр суурь эзэлсэн хүн бүхэн үүнчлэн ухаантай, боловсралтай байдаг байх гэж би өөрт боддог байв гэв. Энэ ч гойд хүн л дээ гэж Ров хэлвэ. Тийм байхаа. Одоо би хинтээ ярил болох уу? Тэр хээгүүдтэй намайг уулзуулж өгөхгүй юу? Ерөнхий нэгтлэн бодогчтой Мартин 15 минут гэртээ ярилцахад Ров хайрт хүнээ харж ханахгүй байв. Түүний нүд үе гялалзахгүй, хазар нь уулалзахгүй, төвшин төлөв ярилцаж байгаад нь Ров гайхан байна. Гэтэл банкны зүтгэлтнүүд Мартины нүднээ үн хүндээ барьж үдэшлэгийн төгсгөл болоход банкны зүтгэлтэн гэдэг бол гудамжийн нэг гэдэг итгэл төрүүлж юм. Цэргийн нэгэн дарга бол хувь заяандаа сэтгэл хансан, уужим сэтгэлтэй, эрүүл чирэг, тогтож томоожсон эр байв. Их сургуульд бүтэн 2 жил суралцсан гэдгийг нь Мартин мэдээд хамаг мэдлэг нь хаашаа алга болчихсон юм бол гэж гайхаад болсонгүй. Гэвчин дарга Чарлз Хэйгүүдийг бодвол илүү таашаагджээ. Төвний гудамжих нь дургүй хүргэсэн юм биш харин гудамжгаа гарган хэлж байгаа бардам бие тоосон дээрэнгүй юмгэн дургүй хүргээд байгаа юм. Энэ нь хичнээн их цаг идэн гэж. Ажилчны нам, ардчсан намтай нийлсэн тухай энэ этгээдийн өгүүлэх зур би реформацийн бүх түүхийг өгүүлчих байв. Хөзөр тоглож мэрэгжлийн тоглоомч хөзөр илдэх адил энэ хүн үгийг илдэх юм. Би танд үүнийг хизээ нэгэн цагт үлгэрлэн өгүүлэмзгэж Мартин Рофод үдшилгийн дараа өгүүлжээ. Тэр хүн танд таашаагдахгүй нь харамсалтай байна. Бэтлер түнд их дуртай шүү. Энэ бол хамгийн ихтэй үнэч хүн гэж Бэтлер ярьдаг юм. Банкны альч байгууллагад найдвартай тулгуур болох Чулуун хаан гэж хэлдэг юм. Би түүнээс цөөн хэд үг сонссон боловч чиний хэлж байгаад би эргэлзэхгүй байна. Харин би альва банкыг хүндэтгэн үцгээ болж эхэлв. Би бодсон санснаа ингэж ил хэлж байгаад хайрт минь чи уурлахгүй биз. Огт үгүй.
Харин сонирхолтой байна. Гэхдээ би бол эргэншлээс анхныхаа сэтгэлдлийг олж авч байгаа зэрлэг хүн шүү дээ. Миний энэ бодсон сансан бүхэн эргэншсэн хүнд маш сонирхолтой санагдах нь лавтай. Миний садан бүсгүйчүүдийн тухай та яв гэж бодож байна? Бусад бүсгүйчүүдээс илүү таашааглаа. Тэд хөгжилтэй, энгийн байртай, маяг заяггүй хүмүүс юм. Тэгэхээр бусад бүсгүйчүүд танд бас таалагдсан хэрвүү? Мартин толгоос ихсэрвэ. Тэр нийгмийн зүтгэлтэн авгаа бол нийгмийн асуудлын тухайд чилждэг тот юм. Хэрэг уураг тархийг нь гаргаж ирвэл өөрийнхөө ганц санаа байхгүй гэж амлалтахад бэлэн байна. Хөрөг зураач авгаа бол тэсвэрлэшгүй залхуу хүргэсэн амьтан юм. Гэйгүүдэд таарсан хань болно доо. Хөгжимчин гэж тэр. Магадгүй тоглохоор гарын хөнгөн хөдөлгөөнтэй хүн байж болох юм. Гэвч хөгжмөөс мэдих юм огталга. Сайхан хөгжимддэг хүн шүү гэж Ров зөрж үзвэ. Гадна талаасаа бол сайхан л хөгжимдөж байна. Гэтэл хөгжмийн мөн чанарыг даанч мэдэхгүй. Хөгжим ямар дотоод утгатай байдаг вэ гэдэг намайг үргэлж эзэмдэж байдаг асуултаа түүнээс асуусан чинь хөгжимд хайр дуртай, хамаг урлагийн дотроос хөгжим хамгийн гайхамшигтай. Амьдралаас минь хөгжим илүү үнэтэй гэхээс өөр ямар ч хариу өгч чадахгүй юм. Та хүн бүхнийг мэрэгжлийн сэдвээр албадан яриулсан шүү дээ гэж Ров зэмлэнгүй үгүүлвэ. Үгүй гэхгүй. Хэрв тэр талаараа юм ярьж чадахгүй бол ямар нэгэн ерөнхий юм ярьж эхэлбэл би яаж зүдрэхийг та бодоод үз. Соёлын бүх давуу талыг ашиглаж байдаг хүмүүсийн дунд л гэж Мартин үгүүлээд дуугүй болов. Энэ зур сарвчтай малгай хоёр тийш нь товчилдог богино цамцтай залуу ир ганхан алгасаар тасалгаанд орж ирэхийг дахин үзв. Энд л оюун ухаан эрдэм мэдлэг гялалцаж байх юм гэж би боддог байл. Гэвч тэдэнтэй төр зур уулзаад тэдний олонхон цог тэнэг амьтад үлдгэсдийн 90% нь хүний залхуу хүргэсэн амьтад гэдэг дүгнэлт хийж болох бай. Харин профессор Колдел бол өөр хэрэг. Энэ бол ёстой хүн гэв. Ров баярлан гэл аваа. Тэр хүний тухай ярьж өгөөч. Түүний гялалцсан чанарын тухай биш. Би түүнийг мэднэ. Харин юун танд таалагдсан тухай ярьж өгөөч. Тэгвэл надад хэрэгтэй байна. Гэж Ров хэлвэ. Би буруутвал төвөг харин чи ихлээ тэр. Чи данганд сайныг л олж хараа юу гэж Мартин тохуурхан үгүүлвэ. Би түүний 2 курс лекцийг сонссон. Мөн түүнийг бүтэн 2 жилийн турш мэдэх юм. Тийм болохоор таны сэтгэл надад сонирхолтой байна. Нэн ялангуяа зөргүү сэтгэл нь үү? За яах вэ? Тэр хүн чиний хүндэтгэл бахархлыг төрүүлэх нь зүйн хэрэг гэж би бодож байна. Тэр бол надтай учирч байсан хүмүүсийн дотроос хамгийн ухаантай, боловсралтай хүн боловч санаа нь таагүй бололтой. Муу юм бүү бодоорой. Харин юмны гүн рүү өнгийн хараад айхтаа юу ч үзээгүй гэж өөртөө чадуугаа итгүүлэхийг оролддог хүний сэтгэл надад төрүүл. Би санснаа тодорхой хэлж чадсангүй юу? Өөрөөр тайлбарлах гээд оролдоод үзье. Ойн гүнд далдлагдсан дуганд хүрэх зөрөг замыг олоод түүгээр явалгүй өнгөрсөн хүн байв гэж бодоод үз. Тэр хүн уг дугныг зэрвэс харсан байж ч болох юм. Гэхдээ энэ бол зэрэглэнээс өөр юм биш гэж өөрийг албадан итгүүлсэн байж болно. За бас юм байна. Хүн сайн үйл үйлдэж болох байсан боловч түүнийг хийсэнгүй. Хийсэн үлийнхээ үр дүнг олох шан харамжийг дооглон дотроо инээж явах боловч тэр шан харамж үйл бүтээхийн их баярыг харуулсан бодож явж болох юм. Би тэр хүнийг тийм гэж бодохгүй. Үннийг хэлэхэд таны хэлэхэд байгаа юмыг нэг л ойлгохгүй байна гэж Ров хэлвэ. Яагаад вэ гэвэл би энэ бүхнээ бараг бүрэн төсөөлж байгаа юм. Би үнийг сайдар үндэслэж чадахгүй байна. Энэ бол зөвхөн бодол бөгөөд магадгүй намайг дэндүү хуураад байгаа байж болно. Чи профессор Колдилийг мэдэхдээ надаас лав илүү байх гэж Мартин гимшсэн мэт өгүүлв. Морзинхнид болсон өнөөдрийн үдшилгээс гайхалтай бөгөөд Эдрэтэй сэтгэл Мартин төржээ. Өөрийн нэрмэлзэл мөн дуурайх гэсэн хүмүүс нь түүний сэтгэл таарсангүй. Нөгөө дээгүүр олсон амжилт нь түүнийг урамшуулв. Хүний зэрэгт хүрэх нь боцноос хялбар санагдав. Мартин дээшлэхийн бэрхшээлийг давсан төдийгүй бас ч өөрийн хүрэх гэсэн профессор Колдилээс бусад бүх хүмүүсээс өөрөө илүү дээр болох нь мэдэгдэв. Үүнийг даруй зан гаргаж өөрөөсөө нуун далдалсангүй. Мартин амьдралыгч, ном ийгч гэсэн мэдэгтэй энэ бүх хүмүүсээс хувь илүү бөгөөд дэд чухам ямар зойр, ямар буландаа боловсрлоо нуучихсан юм бол гэж гайхна. Ёр бусын ухаантайч, тэг ээдч, жинхэнэ хүн сэтгэгч, ийгч, Морзинхны зочдын өрөөнөөс ирэх ёстой юм биш гэдгийг Мартин мэдэхгүй явлаа. Харин тийм сэтгэгчт нь улиг болсон амьдралын хоосон үеимээ гудамжгаас алсад газар дэлхийгээс дээр номон хөх огторгуйд орь ганцаараа дэвэн нисэх бүргэдтэй адил ажээ. Таны сонсох сувг өгүүлж байна.
28 дугаар бүлэг. Мартин эдэний аз харж азын элч хаалга тогшихыг байлаа. Мартин нарны шившиг гэдэг 30 мянган хүүхдэд том өгүүллээ. Нэм гарагт баярын өдөрч ажилласаар 25 хоног бичжээ. Энэ бол Медерлинкийн сургуулийн далдыг шүтэх үзлийн эсрэг довтолсон зохион байгуулалттай довтлохоо гайхамшигын тухай санаархагч хий бодолтын эсрэг чиглэсэн үнэн зөв мэдлэгийн цайзаас довтолсон довтлохоо байв. Энэ том өгүүлэлдээ нилээд хожим гайхамшигыг бүтээгчид бидний бие гэгчин хэмжүүр гэдэг хоёр баг шиг өгүүлэлгээ Мартин хавсаргажээ. Ингээд 3 өгүүлэлэг сонин сэтгүүлийн газраар жуулчилж эхлэв. Нарны шившгийг бичгэд зарцуулсан 25 хоногийн дотор Мартин орлоготой зохиолосоо $6.5 центийнхнийг зарчээ. Нэг юмд 50 цент, хошин зохиолын сар тутмын сэтгүүлд явуулсан өөр нэг юмда Мартин бүтэн $1 авав. Түүнээс гадна 2 хошин шүлгийн нэгийг 2, нөгөө $3 зарсан байна. Эцсийн бүлэгт хэдийгээр хүнсний мухалгийн худалдагч зээлийг нь $5 хүртэл нэмсэн боловч зээл хийх бүх бололцоогоо шавхсан Мартин ундаг дугуй болтой хоёроо барьцаанд дахин аваач иж өгөв. Хэлэлцэж тохирсноор бол бичгийн машины сарын хөлсийг урьдчилан төлөх ёстой байсан гэдгийг Мартинд сануулж мөнгө дахин нэхэж байв. Сар юмнасаа нэлээд хэдийг борлуулсандаа урамжсан Мартин дахин гар хөдөлмөрч шилжчихэр шийджээ. Үүгээр амьдарч болох юм агад. Утга зохиолын агентлгуудын буцаасан хоройд бяцхан өгүүлэг ширээн давгаар хэвтэж байна. Сонины өгүүлэг яаж бичвэл зохиох учиртайг тогтоох, өгүүлэг бичих сонгодог хэв маяг боловсруулах зорилгоор тэдгээрийг Мартин дахин уншиж үзлээ. Сонины өгүүлэгт эмгэнэлт зүйл байж болохгүй. Мөн муу төгсгөлтөө яавч байж болохгүй гихчийг тэр олж тогтоов. Тийм өгүүлэг сайхан найрлага, гойд санаа, сэтгэлийн нарийн хөдөлгөөн агуулсан байж болохгүй аж. Гэхдээ түүнд сэтгэлийн хөдөлгөөн заавал тэгхтэй элбэг байх. Нэгэн цагт театрын арын суудлаас өөрөө алга ташин баясаж байсан ядуу чадууга шудраг гэдэг хуурамч их оронч жүжиг, аялгуут жүжигт байдгийн адил бадрангүй өрнөөн байх ёстой юм гэдгийг Мартин мэдэв. Энэ бүхнийг олж мэдээд боловсруулсан томьёогоор өгүүлэг бэлтгэн бичиж эхэлвэ. Тэр томьёо нь 3 гишүүдт үүнд 1. Хайр сэтгэлдээ 2 хүн заавал хагцах ёстой. 2. Ямар нэгэн үйл явдлаас болж тэд дахин учирна. 3. Хормын хундагны хангинах дуу. 3 дахь гишүүн нь тогтмол хэмжигдэх хүн бөгөөд 1, 2 дахь нь хичнээн өөрчлөгдөж болно. Хайр сэтгэлдээ хүмүүсийг гайтай учрал, цаг үеийн байдал, хартай өрсөлдөгч, хатуу хажиг эцэг, залтай асрагчд гих мэтэн салгаж болно. Дурлсан залуугийн буюу эсвэл бүсгүй ямар нэгэн баатарлаг үйл, асрагч, эцэг, өрсөлдөгчийн сайн дурын буюу эсвэл аргагүй эзэн зөвшөөрөл, ямар нэгэн нууц санамсаргүй илэрх, дурлсан залуу, амирсан зүтгэх зэрэг төгсгөлгүй олон юм тэднийг учруулж болно. Сэтгэлдээ болсон хүүхнээр ихний алхам хийлгэх нь тун аятайхан. Түүнээс гадна Мартин энэ сэдвийг боловсруулж байх зүгээр өөр эвлэгхэн арга, овжин барил олныг бодож олсон байна. Гагцхүү тэнгэр нэргэж газар цөмөрч байгаач гэсэн өгүүлгийн эцэст хормын хундаг хангинаж байх ёстой гэл Мартин яаж ч аргалж чадахгүй байв. Өгүүлгийн хэмжээ мөн л дээд тал нь тогтмол 1500 үг, доод тал нь 1200. Иймэрхүү өгүүлэг зохио хуралгийг төгс эзэмшихийн урьд 5-6 бүдүүрч боловсруулж бичих явцдаа Мартин түүнийг ашигладаг байв. Энэ бол дээрээс нь доош, доороос нь дээш, баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш уншиж болдог. Гойд ухаан зарлахгүй хизээд явцав хариу олж болдог тооны таблицтай адил юм. Эдгээр бүдүүрчийг баримтлан Мартин хагас цаг 10 сэдв төлөвлөөд хойш тавьж хожим чөлөө цагтаа боловсруулдаг байв. Тэр бүхэл өдөр чинь чухал ажил хийж унтахын өмнө үүнийг хийн. Ийм өгүүлгийг нойрон дооч зохиож чадна гэж тэр рөвт хожим хэлж байжээ. Үүнд гол ажил нь бүдүүрч зохиох бөгөөд бусд нь чухам аяндаа бүтнэ. Мартин эдийн томьёоныхоо хүчинд эргэлзэхгүй байсан учраас эхний 2 өгүүлэлгээ явуулахад мөнгө олно гэж бат найдаж байв. Нээрээ 60 хоногийн дараа $4 2 чек Мартин хүлээн авлаа. Тэр зур сэтгүүлүүдэд холбогдох шинэ бөгөөд гонигт нээлт Мартин хийлээ. Трансконтинентал сэтгүүл хонхон дуу хэвлэлсэн боловч чек явуулсангүй. Мартинд мөнгөний хэрэгцээ маш их байсан учраас сэтгүүлийн газар захидал явуулваа. Чекийн оронд дүйвүүлсэн хариу бас өөр ямар нэг юм эрүүлэхийг хүссэн байв. Мартин 2 хоног өлсөд арга буюу ундаг дугуйгаа барьцаанд аваач өглөө. Тэр 7 хоногт 2 удаа тогтмол трансконтинентал сануулж байсан боловч
анхны хариуг чухам санамсаргүй хүлээн авсан бололтой. Трансконтинентал сэтгүүл хэдэн жилийн турш чүү чамаа гарч байгаа. Захиалагчч худалдан авагчч байхгүй. Дан ганц өрөвчгөн сэтгэлийн үүднээс түнд хүмүүсийн нийтлүүлдэг зарлалын хүчээр оршиж байгааг Марти мэдэхгүй байв. Мөн энэ трансконтинентал нь хэвлэгч редакторууд хоёрын орлогын ганц их булганд бөгөөд тэр орлогоо хүнд ч юунд ч хөлсдөлдөггүй хүчээр оруулдаг болохыг Мартин бас мэдэхгүй байгаа. Бас түүний $5 хэвлэгч нь Аламеда дахь байшингаа бутсан. Тэгэхдээ өөрөө бутсан. Яагаад вэ гэвэл будагчийн холбооны тогтоосон хөс хэтэрхий өндөр байсан. Тэгээд ч бодуулахаар хөслөн авсан Штайбрекер нь хэнэгэн хүн санаатаа түлхснээс болж шатнаасаа унаж хөлөө хуглаад эмнэлэгт хөргүүлсэн энэ бүхнийг Мартин мэдэхгүй байв. Чикагогийн сониныг хүлээж авсан Эрдэнэ хаагсад найруулгынхаа хөлсний $10 Мартин олж авч чадсангүй. Хотын уншлагын газар сонины хураалтыг шүүрдэн үзэж уг найруулал нийтлэгдсэнийг Мартин баттай мэдсэн боловч хэвлэгчээс хариу огт ирэхгүй байв. Явуулсан загталд нь ч хариу үлэрнэ. Заавал хүрхэхийн тулд баталгаатай загтал явуулж байв. Иймд хүн өлсөж байхад өмөх талах олж авах ганц бололцоо болсон таваарыг нь хулгайлж байгаа энэ явдал бол дээрэм. Гэгэн цагаан өдөр хинэггүй хийж байгаа дээрэм мөн гэж Мартин бодов. Залуу ба эдэр нас бол 7 хоног тутмын сэтгүүл байв. Мартины 21,000 хүүхдээ туужийн 3-2-ыг нийтлээд тэр сэтгүүл цаашид гарахыг зогсвоо. Ингээд $16 авах гэсэн хамаг найдвар нь тасрав. Муу нэмэр гихчээр шилдэг өгүүлэлгээ гэж боддог тогоон дэмий өргөдөв. Арга тасрахтаа олон сэтгүүл дотроос шилж Сан Францискийн Долгион сэтгүүлд түүнийг явуулсан юм биш. Тэр сэтгүүлийн онцлсан учир бол хариу түргэн авч болохоос болжээ. Яагаад вэ гэвэл тус сэтгүүлийн газар далайн булангийн нөгөө өргөт ойрхон байрлал. 2-7 хоногийн дараа өгүүлэлгээ сэтгүүлийн хүндтэй хуудсанд зураг чимэглэлтэй нийтлэгдсэнийг Мартин олж үзв. Мартины зүрх баяраар цохилон тэр гэртээ ирээд энэ шилдэг өгүүлэлт нь хичнээн юм өгөхийг тааж олох гэж оролдоно. Өгүүлгийг хүлээн авч хэвлсэн шуурхай байдал түүнийг баярлуулав. Өгүүлгийг хүлээн авсан тухай хэвлэгч мэдэгдээгүй боловч энэ гинтийн бэлэг сэтгэлд нь тунж сайхан. Мартин 2-7 хоног гаруй хүлээгээд сонины газар захиа бичиж өчүүхэн тоо учир хэрэг хөдлөгчийн хайнгаас болж хаягдсан юм биш биз гэдгийг лавлжээ. Надад $5 өглөөч гэсэн би түгээр нь шош буурцаг худалдаж аваад түүн шиг өгүүлэг 5-6-аг бичих болно гэж Мартин бодов. Тэгтэл хариу ирлээ. Тэр хариу гайхалтай ич гүүргүй тул Мартины багтлыг төрүүлвэ. Таны сайхан өгүүлгийг тань учир бид талархлаа дэвшүүлж байна. Манай сэтгүүлийнхэн түүнийг багтан уншаад хүндтэй хуудсанд нийтлэлсэнийг та үзсэн. Зураг чимэглэн танд таалагдсан байх гэж найдаж. Таны захидлаас үзвэл та зохиогчийн шагнал авах бодолтой байх шиг байна. Гэтэл танд өгүүлэг захиалаагүй, манай захиалаггүй хэвлэгдсэн зохиол шагнал олгодоггүй нь харамсалтай. Өгүүлгийг хэвлэхээр авахдаа та үнийг мэдэж буй болов уу гэж найдаж байсан юм. Иймэрхүү гонигт явдал тохиолдсонд бид харамсгаас өөр яах билээ? Танд дахин талархал дэвшүүлж өөр ямар нэг юм ирүүлэх болов уу гэж найдаж. Таныг үнэ хүндэтгэж байгаа хүлээн авно гэжээ. Жижигэд тэрхүү загтал тэмдэглэхдээ Долгион сэтгүүлийг хэнд ч үнгүй олгодоггүй боловч хойдон жилийн захиалагчдын тоонд Мартин Иденийг оруулахад баяртай байна гэжээ. Энэ гашуун туршлагаас хойш Мартин бүх гар бичмэлийнхээ эхний хуудасны дээд болонд танаа ердийн олгодог хөлсөөр үнийг төлнө гэж машинаар бичих болов. Эднэр хизээ нэгэн цагт миний шаардсан хөлсийг надад төлөх болондоо гайгүй гэж Мартин өөрийгөө тайтгаруулна. Энэ үеэр зохиолоо улам сайжруулах хүсэлд Мартин автагдаж хөгжөөнтэй гудамж, амьдралын дарс, баясгалан, тэнгисийн дуун болон анх зохиосон бусад зохиолоо дахин засаж боловсруулж байв. 19 цагийн ажлын өдөр түүнд урдын адил хүрэлцэхгүй байв. Дадсан дадлаасаа ангижирч байгаа тамхичны зовлон хөдөлмөрөөр давхын тул улайран уншиж, бичиж байдаг болов. Рофийн илгээсэн имийг бичгийн ширээнийхээ нүдэнд далдын далд хийж хадгалжээ. Ялангуяа хоолгүй байх үед тамхигүй байх нь туйлын хэцүү байв. Тэр тамхи татах хүслээ дарах гэж яаж чармайсан хүсэл нь оргилсан хэвээр. Иймд тамхи татахгүй байгаагаа их гавья гэж тэр үзэж байхад зөвхөн зөвл юм хийж байна гэж Роф үзнэ. Тэр бүсгүй Ингрийн зүү авах мөнгнөөс Мартин дамлсан имийг авч өгөөд хэд хоногийн дараа энэ тухайгаа огт мартсан ажээ. Мартин бүдүүвчээр зохиож бичсэн өгүүлбэрүүдтэй дургүй. Түүнийг шоолон давхурдаг боловч харин тэдгээр нь л дандаа борлогддог. Тэдгээрийн ачаар хамаг өрөө дарж ундаг дугуйны шинэ ризийн дугуй худалдан авчээ.
Тэдгээр өгүүллийн хүчээр хоолундтай сууж ёстой юмаа хийх чөлөө цагтаа байдаг байв. Түүнээс гадна White Mouse сэтгүүлийн газраас хүлээн авсан $40 тухай бодол Мартины урамыг сэргээд магадгүй бусад тэргүүн зэргийн сэтгүүлд нэрд гараагүй зохиолчдод өдий зэрэг магадгүй бүрч илүү хөлс олгодог байж болох юм. Тэргүүн зэргийн сэтгүүлүүдэд нэвтрэн орох нь Мартины зорилго болов. Тэдгээр сэтгүүлд сул новш дугаар алгасахгүй л өдий төдийгөр гарч байгаа хэрнэ Мартины хамгийн шилдэг өгүүлбэрүүдийг удаа буцаасаар байв. Энэ эрхэмсэг хэвлэгчдээс ядаж ганцхан ч уужим сэтгэл гаргаж урам оруулах хариу ирүүлдэгч болоос. Магадгүй миний уран бүтээл ер бусынж байж болох юм. Магадгүй энэ маань тэдэнд ямар нэгэн шалтгаанаар таарахгүйж байж болох юм. Гэлээч гисэн ядахта хариу хүсэл төрхөөр юм миний зохиолд байхгүй юм гэж юу гэж Мартин хаяа бодно. Тэгээд л Мартин адал явдал юм уу өөр нэгэн өгүүлэлгээ барин авч дахин уншихдаа хэвлэлийн эзэдийн дуугүй байдаг шалтгааныг олох гэж ирмэлцэнэ. Калифорнийн дулаан хавар ирэхэд Мартины жаргалтай цаг эцэс болов. Удаг зохиолын агентлаг хэдэн 7 хоног хэлж чимээгүй байсан учраас Мартины сэтгэл ихэд дугшиж байв. Тэгтэл түүний бүдүүвчилсэн 10 өгүүлэлгийн нэгэн өдөр бөөнөр нэр үлжээ. Тэгэхдээ агентлаг материалд дарагдсан учраас хэдэн сар өнгөртөл шинэ өгүүлэлг ганц хийгч авч чадахгүй болсон тухайга мэдгдсэн загтал дагалдуулсан байв. Гэтэл Мартин эдгээр өгүүлэлттэй найдаж сүүлийн үед нилээд үрлэгэн загнажээ. Агентлаг өгүүлэлг бүрт $5 хагас олгодог бөгөөд нэгийг нь ч буцаагаагүйсэн билээ. Ийм учраас ч Мартин харилцах дансандаа $5-тай хүн шиг загнаж байсан юм. Энэхүү түүний хувьд хүнд бэрх шалгалт сорилтын үе эхэлж хэвлдэг хэрн хөлс олгодоггүй сэтгүүлүүдэд хуучин өгүүлэлгүүдэд тарааж хэвлдэгчгүй хөлс олгодогчгүй буйртай сэтгүүлүүдэд шинэ өгүүлэлгүүдэд явуулжээ. Тэр Оклендын барьцаалсан мөнгө олгох газраар очих болов. Нью-Йоркийн сар тутмын сэтгүүлийн газар хүлээж авсан хэдэн хошин шүлэг нь түүний аминд орж байв. Тэгээд Мартин миний зохиолуудыг яагаад хэвлэхгүй байна вэ гэсэн асуултыг томоохон сэтгүүлийн газраас асуухаар шийдэж загтал бичлээ. Аянда ирсэн гар бичмэлийг гол төлөв шүүн үздэггүй. Харин хэвлэгдэж байгаа зүйлийн ихэнх нь нэртэй, дуршлагтай зохиолчдод сэтгүүлийн газраас өгсөн захиалга ёсоор бичигдсэн зүйл байдгийг дурдсан хариу Мартинд иржээ.